Дээд алтан гэрлийн наминчлагын залбирал оршвоо. Хоёр хөлдний дээд бурхад энэрл нэгүсэл төгөлдөр таалалд 10 зүгийн ертөнц бүгдэд оршигчд намайг таалалдаа сойрхоо. Урд үлдсэн машад баршгүй хэлэнцэтүүл альнаа би 10 хүчний мэлмийн өмнө тэдгээр бүхнээ наминчилж үлдмөө. Эцэг эхэд үл барьсан, бурхан нугуудад үл барьсан, буян нугуудад үл барьсан, өөрийн үйлдсэн хэлэнц алин. Баяны омгоор бардамсан бөгөөд язгуур хийгээд ариван идрийн омгоор дээрэнгүй хандан өөрийн үйлдсэн хэлэнц алин. Муу бодсон, мууд өгүүлсэн, үйлдсэн гэмт үүлүүд хийгээд гим үрийг эс харснаар өөрийн үйлдсэн хэлэнц алин. Нэлхсийн оюунаар орсон хийгээд үл мэдсэн харанхуу сэтгэл хэлэнцийн нөхрийн эрхэнд орон муу сэтгэлээр хямарсан хийгээд наадам баяслын эрх ямагтаар гаслан хийгээд өвчнийрхээр идээр ханаагүй гэмтүүгээр өөрийн үйлдсэн хэлэнц алин. Үлэмж бос төрлөختөнтэй ижисэж ата хармын шалтгаан хийгээд башар хийгээд өргөлийн гимээр өөрийн үйлдсэн хэлэнц алин. Үгүйрэл хоосгол нэрвэгцэн цагт хүсэл нугуудаар айн шалтаглаж эд үгүй болсон түүгээр өөрийн үйлдсэн хэлэнц алин. Хуурах сэтгэлийн эрх ямагтаар хүсэл хэлэнгийн эрхэнд хүлэгцээр өсөж цанхын аюул түүгээр өөрийн үйлдсэн хэлэнц алин. Идээ хийгээд унд хийгээд эмхтэй хийгээд хувцсын тулд элдв муу сэтгэлээр инлэн өөрийн үйлдсэн хэлэнц алин. Би хэл сэтгэлийн хэлэнц 3 гэмт явдлыг хураасан энэ адил үйлдсэн алин тэдгээр бүгдээ би наминчилмөө. Бурхад хийгээд номс хийгээд тэрчлэн тойд нугуудад орж үл бишрэн үйлдсэн алин тэдгээр бүгдээ би наминчилмөө. Өөрөө ялагч алин бүгд бод сэтгэлтэн алин нугуудад үл бишрэн алин үйлдсэн тэдгээр бүгдээ би наминчилмөө. Дээдийн ном өгүүлэгч нугуудад хүндлэл босыг үйлдсэн хийгээд номдч хүндлэлийг эс үйлдсэн тэдгээр бүгдээ би наминчилмөө. Би үргэлж үл мэдхүйгээр дээдийн номыг төвцсөн хийгээд эцэг ихээ үл хүндэлсэн тэдгээр бүгдээ наминчлан үлдмөө. Тэнэг хийгээд нялх хийгээд шунал уур муухаг хийгээд омог дэрэнгүүгээр түүдэн үйлдсэн тэдгээр бүгдээ би наминчилмөө. 10 газрын ертөнцөд би 10 хүчтэн нугуудыг тахь тугай 10 газруудад орших болоод ч бүгд түүнчлэн ажирсан болтугай. Хэдий хүртэл зовлонгийн далаагаас тэднийг тэлгэж чадах хүртлээ амтэн нэжгээд бүрийн тулдаж сая галавт суралцтугай. Дээд алтан гэрэл хэмээх үүлс бүхнийг үйлдэн үйлдэгч гүн бүхнийг үзүүлэхүү үүнийг амтэн тэдгээрт үзүүлэгч болтугай. Мянган галавт алин түүгээр машид баршгүй үйлдсэн хэлэнцээ нэгэн удаа сайтар наминчилснаар тэдгээр бүгд
дарагдах болтугай. Алин тэрээр үүлийн түүтгэрээ өтөр үнэхээр барж болох дээд буянд алтан гэрлийн наминчлаар тэднийг наминчлан үйлдээд эрднийн дээд 10 орон 10 газарт орших болтугай. Бурхны эрдмийг харах болтугай. Орчлонгийн далаагаас гэтлэх болтугай. Бурхан далай мөрөн хийгээд эрдмийн гүн далай түүнийг Бурхны хязгааргүй эрдэм түүгээр бүхнийг болгоогчд төгсөх болтугай. 100,000 дян хийгээд санаанд багташгүй тогтоол нугууд эрх хүч бодийн гишүүнээр дээд 10 хүчтэн болтугай. Оюун таалаар бурхан нугууд надад тийм таалан сойрох нэгүсэл төгөлдөр таалал сэтгэлээр гэмтэнг машад болгоон сойрох. 100 галавт миний бээр өмнө үлдсэн хэлэн зайлнаар хоосрон гансрах аюулаар тарчлан учир тиймд гэмшилт сэтгэлээр хэлэнцийн үлийг жигшин үлдмөө. Сэтгэлээр үргэлж доодыг барьж алин газар явж үлдсэн алин тэнд ч шуналгүй бай. Бурхан бүгд амьтан бүгдийг нэгүсэж зовлон арилгах тул гэмтэнг машад болгоон сойрох аюул бүгдээс намааг гэтэлгээж. Миний муу сэтгэл үйлүүдийн хэрийг түнчлэн ажрагч урсгаач. Бурхан нугууд над дор нэгүслийн усаар угаан сойрох хэлэнц бүхнээ наминчлан үлдээ. Урд миний алин үлдсэн одоо өөрийн хэлэнц алин тэдгээр бүгдийг би наминчилмөө. Үлдсэн гэмт үйл бүхнээ ахин хийлгүй боомлон үлдээ. Гэмт үйлдэл хэлэн зайлнаа би нууж эс үлдмөө. Биеийн 3 зүйлийн үйл хэлний 4 зүйл болоод сэтгэлийн 3 зүйл нугууд тэдгээр бүгдээ би наминчилмөө. Биеэр үйлдсэн хэлний үйл сэтгэлээр тийм сансан хийгээд үйлдсэн 10 зүйлийн үйл тэдгээр бүгдээ би наминчилмөө. 10 нүглийн үйлийг төвчээд 10 буйныг шүтэн үйлдэж 10 газарт би оршоод дээд 10 хүчит болтугай. Хэлэнцийн үйл альнаар би үл хүсэх үрийг л олно. Бурхны мэлмийн өмнө оршоод тэдгээр бүгдээ наминчилж үлдээ. Энэ замбууланд алин бүгдийн ертөнцийн бусад орон бүгдэд альны үлдэж бөө буянд тэдгээр бүгдэд даган баясмөө. Би хийгээд хэл сэтгэлээрч миний бүтээсэн сайн үйл буйны үндэс түүгээрээ би дээд бодод хүрэх болтугай. Орчлонд явах айдаст нэл хоёунаар машад баршгүй алин үлдсэн хэлэнцээ ханцшгүй 10 хүчтийн мэлмийн өмнө хэлэнц бүхнээ тус тусд нь наминчилмөө. Аюулт төрөл аюулт орчлон хийгээд аюулт ертөнц аюулт башар сэтгэл биеийн элдэв аюулт явдал түүгээр алин хураасан өөрийн хэлэнцээ наминчилмөө. Нялх хийгээд тэнгэрсэн аюулт сэтгэл аюулт хэлэнцийн нөхөртөө учирсан хийгээд зовлонд орчлонгийн аюулт шунал бөгөөд уур болон мунхагийн аюулт харанхуу алжаах зовлон цагийн доройтол хийгээд
буяныг бүтээх хүч сулгасанч ханцшгүй ялгуусны мэлмийн өмнө илхнээр хэлэнц бүхнээ тус тусд нь намжилмаа бэ.